Дундгуй аймгийн Эрдэнэтлээ сумын Мөнхбаатар ховгтой Нэмт хагван алтан төлөө эзнээр шалгалсан тул хүмүүст болвоо. Монголын үндэсний олон нийтийн арайтай телевизийн ерөнхий захирал гэрэл гэсэн байна. Улаанбаатар хот 26 он. За. Одоо энэ улсын аврал аймгийн аврал шагналгсантай дан гэр бүлд нь олгодог болсон. Өмнө нь одоо өрхийн тэргүүний нэр бичигдэл өрхийн тэргүүнээр явдаг байсан бол дандаа энэ хөдөлмөр бол энэ гэр бүлийн хоёр хүний яг адилхан хөдөлмөрийн хөтөлбөрийн үр дүн манай төр жаргалын юу гэсэн юм шиг өргөнчлийг уушиг танилцуулъя. Дундгуй аймгийн Эрдэнэтлээ сумын малчин Мөнхбаатар ховгтой Нэмт хагваныг Монголын арайдагын 5 эрдэнэ нэвтрүүлгийн нэрмжит 48 удаагийн алтан төлөө эзнээр үйлчлөө. Нүүлжчин өв соёлоон дээдлэн буянт мал сүргэн өсгөн үржүүлж байгаль их дэлхийг хайрлан хамгаалж нутаг орныхон хөгжил дэвших зам овныхон сайн сайхны төлөө таны оруулсан хөв нэмрийг бид алдаршуулж байна. 17 дугаар жарны сүрээр дарагч чимээ гал морин жилийн сар шинийн баяраар алтан ичгний эзэн болсон танай гэр бүл од хэмрийг өрөөё. Цэлэмэг тэнгэрийн од шиг төлөө сүрийг байжна. Аймгийн элдэн хурлын дараагийн хувьд бас алтан ичгний эзэн болсон одоо хоёр дүүтэй цаашдын ажил амьдралд өндрөөс өндөр хэмжлтийг хүсэж одоо цаашаанаа өшөө илүү амжилт бүтээлээ гаргаж одоо улсын аврал малчин болохыг өрөөж байна. За яагаад энэ өрөөлийг хэлж байна гэвэл ер нь алтан төлөө эзэн болсон хүн үгүй ажиглаад байхад дандаа одоо улсын аврал малчин болсон байдаг. Одоо би аймгийн орлогч байхдаа 16-аас 20 онд энэ алтан тул гардуулаа явж ирсэн аймгийн аврал хашаа авралын шагналыг гардуулаа явж ирсэн хүмүүс яг энэ жил ингээ явж байхад улсын аврагууд дандаа болж. Одоо жишээ нь би сая энэ баян жаргалын суманд улсын аврагын шагнал гардуулаад би 18 онд яг аймгийн авралыг гардуулаа явж ирсэн айл маань одоо улсын аврал болсон байна. Их жишээний хашаа аврагын одоо өмнө мөн алтан гардуулаа явж ирсэн зүгээр энэ жил ингээ хашаа авраг болж байгаа гэх яг энэ алтан төлөө эзэн бол шагнал бол энэ улсын аврагаас босог энэ өндөр шалгууртай шагнал байдаг. Ихнийхний гаргасан сайн байна. За энэ сайхан алтан төлөө эзэн болсон баярт мөчтөө одоо дээд тэнгэрээс арж байгаа өвөөдөө баярлалаа гэж хэлье. Энэ сайхан орон нутагт эзэн болгож орхисонд маш их баярлалаа шүү. Хүүг хараад бахархаж байгаа хаа гэж хэлье. Бид хоёр одоо 5 төлөв мал боожуулж байна. Тэгээд хөвчлэн инг тэмээ тэгээд ямаагаараа дагнж ажиллаж байгаа. 300 манаас 360 төл авч боожуулалт алтан шиг эзэн боллоо. Манайх одоо 6 сараас 11 сарын сүүл 12 сарын бараг их хүртэл саадаг. Тэгээд 9 сард айлууд ингээ ямаагаа өнжөө цаагаад эхэлсэн байхад манайх 10 сар хүртэл өнжөж юусоо цаадаггүй 10 сар хүртэл саадаг. Тэгээд 6 сараас 11 сарын сүүл хүртэл ямаагаа сар цайлаа авч байна. За энэ жилийн хувьд 300 ямаа саагаад 200 шухуу литр суу саадаг байсан. Өдөрт тэгээд тэрийг ерөнхийдөө сүүгээ тараг, ааруул, цагаан тоос, эзгий, өрөм гэж байж болох бүхэл цагаан эдийг борлуулдаг. Ингээ манайх 10 сараас 5 сарын хүртэл ингээ саадаг. Тэгээ жилийн 4 улиралд байнга сайлтай байдаг. Тэгээ ингээ одоо 10 сараас 5 сар хүртэл саахтаа өглөө орой 2 сааж бас л хоормгоо борлуулж хөрхийн амжиргаантай хэрэгэлдэг. Бид хоёр ер нь хавар мал төллөх үеэр л хэдий их ядарч зүдэрдэг ч гэсэндээ одоо төл малаа боожуулж аваад их аз жаргалыг мэдэрдэг. Юуны өмнө алтан төлөлийн эзэн болоод бидний баярыг хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Тэгээд бүгдээрээ Дундгуй аймгийн Эрдэнэтлээчүүд та бүхэндээ мэд дэвшүүлье. Сар чиндээ сайхан шилцгээгээрэй.